Өнөөдөр нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Батболд болон эрчим хүчний сайд Ганхүү нар хамтран ажиллах гэрээнд гарын үсгийг зурсан байна. Гэрээний дагуу 2016 оноос 2020 онд нийслэлийн дулаан болон цахилгаан хангамж агаарын бохирдол төсөл арга хэмжээг хэрэгжүүлэх зэрэг 4 чиглэлээр хамтран ажиллахаар болсон байна. Нийслэл хотын хүн ам өдрөөс өдөрт нэмэгдсээр байна. Түүнийгээ дагаад хотын дид бүтэц, цахилгаан дулааны шугам шүлжээг өргөгдөхөх, хүчин чадлыг нэмэгдүүлэх, шинээр бий болгох шаардлагатай тулгарч байгаа юм. Иймд нийслэл болоод эрчим хүчний яам хамтран нийслэлийн иргэдийг дулаанаар саадгүй хангах зорилгоор Улаанбаатар 3 дугаар цахилгаан станцыг 250 мегаваттаар өргөдгөх, эрчим хүчний шинэ их үүсвэрийг бүтээн байгуулах, төвлөрсөн дулаан хангамжаас алслагдсан газруудад хэсэгчилсэн дулаан хангамжийн систем бий болгохоор болжээ. Харин цахилгаан хангамжийг сайжруулах хүрээнд гэр хорооллын айл өрхөд цахилгааны тарифын хөнгөлөлт үзүүлэх, гэр хорооллын айл өрхийн цахилгаан хангамжийг сайжруулах, шинээр эрчим хүчинд холбож хүчитлийн уналтаа цахилгаан шугам сүлжээний дид бүтцийг шинжлэх, шин дид станц байгуулах ажлыг хийхээр төлөвлөжээ. Өнөөдөр бас манай нийслэлийн зүгээс нийслэлтэй үнэхээр нягт хамтран ажиллахгүйгээр энэ нийслэлийн тулгамжийн асуудлыг шийдвэрлэж болохгүй ийм салбарынхаа сайдтай одоо хамтын ажиллагааны гэрээ байгуулж байна. Энэ хамтын ажиллагааны энэ санамж бичиг бол юу гэдгийг хоёр төрлийн байгууллага хоорондоо байгуулад нэг ёс төдий үзгэлж байгаа зүйл ерөөсөө биш ээ. Энийг бас хүмүүс зөв ойлгох хэрэгтэй гэж бодож байна. Энэ бол бид нар энэ 4 жилийн хугацаанд засгийн газрын хөтөлбөрийг яаж хэрэгжүүлэх вэ? Нийслэлийн засаг даргын хөтөлбөрийг яаж хэрэгжүүлэх вэ гэдэг асуудлыг одоо нэг бүрчлэн тусгасан ийм санамж бичиг юм байна. Өнөөдөр бас нэг ганц гал яригдж байгаа зүйл бол засгийн газраас нь утааны эсрэг тэмцэг нэг томоохон одоо чиглэл болгож энэ цахилгааны тарифыг, шинийн тарифыг тэгэлсэн асуудал байж байгаа. Тэгээд цахилгааны шинийн тарифыг тэгэлсэнтэй холбогдуулаад агаарын бохирдлын 85%-ийг гаргаж байгаа гэр хорооллын шугамыг өргөдгөх аюулгүй байдлыг нь одоо баталгах чадлыг нэмэгдүүлэх ийм ажил одоо бид одоо манай хот болон эрчим хүчний яамаа хоёрын хооронд тулгарч байгаа. Энэ асуудлаар 2017 оноос дөрөвтэй ажил хийх хэрэгтэй. Энэ ажлыг хийхдээ бол яам хот хоёр бол ойчин цоочин байдлаар хийх биш төлөвлөгөөтэйгээр захаас нь одоо шийдвэрлэх зайлшгүй шаардлагатай байна. Энэ асуудал бас энэ санамжтай бас болсон байгаа. 4 жил бид хамтарч ажиллах одоо гэрээгээ сая үзгэллээ. Тэгэхээр дулааны асуудал бол үнэхээр тулгамдсан асуудал. Яг л Улаанбаатар хот бол хүүтэй хотоо. Тийм учраас дулаан хангамжийн асуудлыг бид маш зохистой байдлаар шийдэж явах хэрэгтэй. Дээр нь алслагдсан одоо гэр хороолол бусад одоо төвлөрсөн хэсгүүдийг хэрхэн яаж энэ дулаанаар хангах вэ? Цахилгаанаар хэрхэн яаж найдвартай хангах вэ гэдэг асуудлаа бас бид онцолж энэ гэрээндээ бол тусгаж хамтын ажиллагааны гэрээгээ зурлаа. Дээр нь цаашдаа энэ Улаанбаатар хоттойгоо хамтраад бас эрчим хүчнийхээ энэ бодлогын хүрээнд хийж хэрэгжүүлэх шинэ их үүсвэрийн асуудлууд байна. За мөн алслагдсан гэрэл цахилгаангүй байгаа айлуудаа хэрхэн яаж холбох вэ? За бусад энэ хоттой холбоотой эрчим хүчний хэмнэлтийн асуудал, барилгын одоо дулаалга, одоо бусад одоо чиглэлээр яаж хамтарч ажиллах вэ гэдгийг энийг тусгасан энэ гэрээ байгуул. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр гэр хорооллын бүсэд бие даасан дид бүтэцтэй хэсэгжилсэн төвлөрөлтийг хэрэгжүүлэх, нам даралтын ус халаалтын зуухыг ажилуулах, мөн цахилгаан халаагуураар халаах зэрэг ажлыг хийж гүйцэтгэхээр төлөвлөсөн байна. Харин төсөл арга хэмжээ хэрэгжүүлэх хүрээнд эрчим хүчний техник эдийн засгийн үндэслэл, зураг төсөл боловсруулах, техникийн хяналт тавих ажлыг эрчим хүчний мэргэжлийн байгууллагуудтай хамтран хийхээр болжээ.